Ер нь энэ хилцүүлгийг явуулж байгаад бас их талархаж байна. За ер нь одоо бид харах юм бол шүүгч нарын нэр хүнд, за шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, за нийгмийн одоо өнөөдрийн шаардлага, цаг үеийн одоо хөгжлийг харах юм бол шүүхийн байгууллага үнэхээр одоо цаг үеэс бол хоцрогдож байна. Хоцрогдож байгаа учраас нийгэмд бас энэ шүүгч нарын талаарх нэр хүнд бас муу байгаа учраас шүүхийн байгууллагын, шүүхийн эрх мэдлийн байгууллагуудын реформыг одоо зоригтой иж бүрэн цогц хийх нь зөв юм байна гэдэг дээр бол үнэхээр одоо санал нийлж байна. Тийм учраас энэ дээр бол одоо нэг мөсөн сайн реформыг иж бүрэн хийгээсээ судалгаанууд бас арай дутуу юм шиг санагдаж байна. Тухайлах юм бол одоо ачааллын хувьд тийм ээ ямар маргаанууд илүү ачаалтай байна, ямар одоо асуудлыг бид нар яаж энэ ачааллыг бууруулах вэ гэдэг дээр чинь олон талын саналуудыг бол сайн ярилцах хэрэгтэй юм шиг харагдаж байна л да. За миний хэлэх гээд байгаа 2-3 санааны нэг нь юу гэхээр бид нар энэ реформ хийхдээ бол яг бодиттой тоо ярмаар байна л да. Одоо жишээ нь зүгээр ерөнхий байдлаар бид нар одоо ачааллыг бууруулъя гэж ярих биш. Яг одоо ийм байдлаар ингэж ийм тоо ийм байдлаар бууруулъя. Одоо жишээ нь тийм ээ хамгийн наазах нь хууль зүйн үйлчлэгийг хүртэж байгаа иргэн хувьд энэ одоо маргаан үүсгэлийг хэд хоногт маргааныг яг эцэслэн шийдэх юм бэ? Энэ дээр одоо яг тоотой бодиттой өдөр хоногн жишээ нь гол үзүүлэлт болмоор байгаа хгүй. Тэрнээс биш одоо хизээ маргаан шийдэх нь тодорхойгүй ийм байдлаар бид нар олон жил явлаа. Тэгээд одоо түрүүн Нямбатар сайдын хэлж байгаа одоо зүйлтэй бол 100% санал нийлж байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүх эрх мэдлийн одоо үндсэн байгууллага нэг байх ёстой. Ингэж энэ маргаан эцэслэн шийдэгдэнэ. Энэ маргааны одоо үндсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүрээнд шийдсэний дараа маргааны эцэслэн шийдвэрсэн байна гэж үзэж болж байна. Тэрнээс биш шүүхийн шийдвэр гараад бол үндсэндээ бол энэ бол иргэн хүнд бол ямар ч нэмэр болохгүй байна. Энийг бол бид нар бол маш сайн одоо харж байгаа учраас энийг одоо шүүхийн энэ маргааныг яаж үр дүнтэй хэрэглэгч нартаа яаж илүү дөхөмтэй хэд хоногийн дотор энэ маргаан маань шийдэгдэх энэ шүүхийн реформ хийгдснээр энэ иргэдийн одоо энэ маргаан шийдвэрлэх одоо энэ эрх нь яаж хангагдахын бодиттой юм тоонуудыг бид нэр ярих хэрэгтэй байна. За энэ дээр бол бид нар бол нэг бас бэрхшээлтэй юм бол байхгүй гэж бодож байна. Яа тэгэхээр олон улсын түвшинд бол бас олон улсын одоо маш олон улсын индексүүд байдаг. Шудраг ёсны индекс гэдэг одоо дэлхийн олон улсын ийм индексүүд байж байна. Түрүүн бас бизнесийн одоо жишээ нь бизнес хийх индексүүд гэдэг ингээд зөндөө одоо индексүүд байгаа. Тэгэхээр энд индексүүд төр ямар шалгуурууд байна гэхээр тэр нөгөө яриад байгаа тэр одоо бидний хийх гээд байгаа юмнуудыг маш тодорхой тоон үзүүлэлтээр ингэж хийсэн байна. Тэгэхээр бид нар ямаа чанаржуулахгүйгээр тоо ярихгүйгээр асуудлыг илүү бодиттой, илүү одоо тодорхой шийдэх боломжгүй гэж харж байна. За дараагийн нэг асуудал нь жишээ нь одоо энэ шүүхийн захиргааны байгууллагыг яаж бид нар илүү бизнес хэлбэрт нь оруулах вэ? Яаж одоо энэ жишээ нь даргалж байгаа шүүхийн ерхий зөвлөлийн дарга нь илүү энэ байгууллагын одоо шүүхийн одоо ачааллыг харгалзаа за эдийн засгийн одоо чадварыг яаж сайжруулах юм бэ? Зөвхөн төсвөөс хамааралтай ийм байгууллага бол мэдээж байх боломжгүй. Тэгэхээр тэр нөгөө улсын тэмдэгтийн хураамжийг ямар байдлаар яаж одоо зохицуулвал энэ орлогыг бид нар нэмэгдүүлэх боломжтой юм. Энэ талаас нь бид нар бас тодорхой судалгаанууд хийх хэрэгтэй юм. Дээрээс нь олон улсын одоо тэр параметр индекстэй одоо үзүүлэлтээ бид нар өөрийнхөө үйл ажиллагааг сайн нэгтгэж шалгуур үзүүлэлттэй болохгүй бол үйл ажиллагаа маань бас чанарчихгүй тийм ээ. Тийм учраас жишээ шүүхийн ерхий зөвлөлийн даргын чиг үүрэг болон ажлын үзүүлэлтэд нь энэ олон улсын параметрын үзүүлэлтүүдийг заавал тусгаж өгөөд энэ чанарын үзүүлэлтүүдийг одоо хангаж ажиллаж чадж гэнэ үгүй юу гэдэг дээр ажлынх нь одоо жишээ нь үзүүлэлтийг харж авах хэрэгтэй, шалгуур үзүүлэлт нь оруулж авах хэрэгтэй гэж бодож байна. За дараагийн нэг чухал судалгаа бол энэ хүртээмжийн асуудал. Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр бол зайлшгүй судалгаа хийж энэ реформыг хийх ёстой гэж бодож. Яа тэгвэл одоогийн гол тулгарч байгаа шүүмжил юу вэ гэхээр одоо шүүхийн байгууллага ялгууртай хандж байна. Зарим иргэдэд ерөөсөө одоо шүүхийн байгууллага маш муу, хүртээмжгүй, хөдөө орон нутгийнх ч юм уу эсвэл орлого багатай иргэдийн хууль зүйн үйлчилгээний хүртээмжил асар муу байтал мөнгөтэй болон эрх мэдэлтэй компаниуд болон одоо эрх мэдэлтэй төрийн албан тушаалтнууд энэ одоо илүү үйлчлээд байна гэсэн ийм шүүмжил иргэдийн дунд маш их явагддаг. Тэгэхээр энэ дээр бид нар тодорхой шийдэл судалгаа хийхгүйгээр яаж энэ шинжилгээг хийх вэ? Тийм учраас би сая энэ дээр бол яг үнэндээ судалгааны үр дүн харсангүй ямар нэгэн байдлаар энэний асуудлыг шийдэж байгаа юм уу юм уу Монгол улсад яг энэ хууль зүйн үйлчилгээний тэгш хүртээмж ямар байгаа юм бэ гэдэг дээр бол яхаарахгүй одоо
судалгаа хийж энэ дээр бол цаашаа хөдлөх ёстой байх гэж бодож байна. За дараагийн нэг чухал сэдв бол энэ технологийн ганцхан минутгүй технологийн шинжилэл байгаа. Ерөөсөө энэ ачааллыг бууруулъя зөндөө бид нар ярьж байгаа боловч яг шийдлийн хувьд бол технологийн шинжилэл бол яа хараггүй мөн өнөөдөр одоо интернетэд оролцохгүйгээр хүний эрхийг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл бичиг үсэг тайлбардаагүй хүн гэдэг шиг интернетэд орох одоо ирэхгүй хүн бол боломжгүй байгаа хүн бол яг бичиг үсэг тайлбардаагүй хүн шиг ийм хэмжээнд яригдж байгаа. Тийм учраас бид нар яа хараггүй одоо энэ хүмүүсийн иргэдийнхэн энэ интернетэд орох эрхийн боломжийг одоо аль болох нэмээд за тэр цахим шүүхийг бол маш одоо боломжтой одоо хэрэгжүүлж байгаа ийм улс орнууд байна. Тэгэхээр энийг шат дараатаагаар наацх нь одоо үндсэн хуралдааныг захимаар явуулахад бэрхшээлтэй юм а гэж үзэхэд урьдчилсан хуралдаан болон одоо тэр бүх бичгээр явагдаж байгаа ажлуудыг электрон хэлбэрээр талууд солилцох боломжтой. Ингэснээр одоо тэр нөгөө шүүхийг заавал шүүхтэр ачаал үүсгээд хуралдаад тий одоо тэгэж нөгөө офлайн хуралддаг нь бол аль болох багасаад онлайн хурал руугаа аль болох одоо орох бичигүүдээ солилцох нотлох баримтуудаа солилцох энэ боломжийг бид нар ядаж урьдчилсан шүүхийн өмнөх хуралдааны тэр бүх бэлтгэлийг бол хэрэгжүүлэх нь зөв юм байна. Ингэж нөгөө тэр хурал хойшилдаг асуудлыг за тэгээд тэр ачааллыг хүртээмжийг нэмэгдүүлэх ийм олон асуудлыг зэрэг шийдэх учраас технологийн асуудлыг бид нар ярихгүйгээр цахим шүүхийн асуудлыг ямар ч байсан шат дараатаагаар энэ шүүхийн байгууллагын одоо чиг үүргэнд оруулахгүйгээр цаашаа үргэлжлүүлэн одоо энэ шинжилгээг бол ярих боломжгүй гэж бодож байна. За баярлалаа.